Туулаа нэвртэй подкаст. Гүнтэн ба хар нуурын могой. Зохиолыг бичсэн Мөнх Очир. 1-р бүлэг. Итгэхэд бэрх юм. 1992 оны сүүлчийн өдөр. Зэврүүхэн хэрнээ одод түгэж хот тэр аяараа цасанд хожигдсан сайхан шүн байлаа. Энэрл болон түүний охин хоёулаа шинжилээ тэмдэглэж байх юм. Нэгэнт он гарсан учир охин хулан дуг нойрондоо дугчирч ээж энэрл нь ганцаараа ориглуун дарс шимнгээ бодол давтан суугаач. Түүний нөхөр дахиж ирэхгүйгээр холдон оцсны дараа охиноо ганцаараа үсгэж буй тэрээр дэндүү ихэд зовлонтой хэдийж үнэхээр сайн ээж гэдэгтээ хөршүүдэн ч санал нийлэнэ. Гүн хүрэн өнгийн томнуудтай намдуу нуруутай энэ бүсгүй өмнө ардчлалыг сурталчилсан суртал ухуулаг хийдэг байсан ч ардчлал ялсан учир тоогооч хийж буйнэ. Ажилдаг газрынхан захирал гэж хаврын тэнгэр шиг олон ааштай хүн байдаг болохоор энэрл байнга завгүйгүй. Ганц шүн шинжилийг далимдуулан ганцаараа бодлоо цэгцлэн суух зай олцсон нь энэ билээ. Гэвчиг энэ байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Шүн дундаас хойш нэг цаг өнгөрч байхад тэдний байшингийн гадаа ямар нэг зүйл унсанд тэрээр сандран гарчгүй. "Гүй эн чин юу вэ?" гэхэд "Сайн байна уу?" гэсээр урт харцуу бүрх малгай хар зангаа зүүсэн царайлаг байрын өндөрөөр машинтай төстэй хэлбэртэй зүйлээс бууж ирхэн тэр. Энэрл ихэд гайхан юу харсандаа жижигч чадсангүй. Аргачгүй юм. Төрүүлээд харсан хүнд бол сүнс өдөр шиг л харагдана. Ядахнаа тэр залуугийн цонхгор царайтайг яана. "Одоо хідэн он бэ? Бас би айл улсад байна" гэв. 1993 он. "Та Монголд байна хаа?" хэмээн ээрж морин хайруулав. "Ахи, чи бараг надаас хөгшин харагдаж байна бүсгүй юм ин." Энэрл харсан зүйлдээ итгэж чадахгүй мэлзэн зогссоор л байлаа. Өнөөх залуу сонь зүйл ярьсаар л байв. Тэгээд "Марцнаас намайг Гүнтэн гэж дууд. Энэ насандаа чи миний нэрийг зөв дуудаж суурахгүй" гэж зурагдсан пянц шиг хэрнээ намуухан хоолоогоор өөрийгөө танилцуулав. "Гэхдээ чи юу намайг дуудах шаардлага үгүй. Учир нь хэдхэн хормын дараа нас барна" гэж гинэт эвгүй дуугаар хэлэхэд энэрл саяхан ухаан орсон мэт. Юу гинэ? Би чинь охинтой хүн шүү дээ. Түүнийг ганцаараа өсгдөг. Би байхгүй олчвол тэр минь яах болж байна? Би юу н яхаараа энэ хорвоог орхидаг юм. Та яг ямар учиртай хүн юм? Энийг надад ихлэ тайлбарл. Үгүй бол би цагтаа дуудлаа шүү. "Гүй би яах вэ? Тайлагнах албагүй. Чи хитрхи ихийг харжсан учраас өөр аргагүй л дэйгүй байх. Гол нь байна. Миний амнаас гарсан үг нэг бүрийг үнэн гэдгийг сайн тогтоогоорой. Итгэхэд нэлээд бэрх. Би бол хар гаргийн хүн." "Тийм ээ, итгэхэд бэрх юм" гэж энэрл дооёолсон янзтай инэв. Хоёрдугаар бүлэг. Их гаргууд ба тэдний хамгаалалтад юу байдаг вэ? Миний нэрийг Синорох Барн Дуфар шоо гэдэг. Гэхдээ би ирсэн бүсийнхээ гүн нь болохоор намайг Гүнтэн гэдэг юм. Гэхэд та үнэхээр л харин хүн юм бол яаж энэ Монгол гэж жижигхэн улсын хэлийг мэдээд байгаа юм гэж асуув. "Хонгор охин минь дээ. Би танай гаргийн бүх хэлээр ярьж чадна. Бүр ямар ёс заншилтайг ч хүртэл мэднэ гэ боддоо" гэхэд "Үгүй, би итгэхгүй байна" гэв.
Итгэнүү байна уу чиний дур? Гэхдээ хэлснийг минь сайн санаарай. Миний амнаас гарсан бүх үгүүний юм. Үннийг хэлэхэд 636 жил сансраар ганцаараа аялахад амар байгаагүй. Тиймээс би амьд бид харсандаа баяртай байна. Чамд бүх юмаа тоочмоор байгаач хэрэгтэй гэснийг чинь хэлсэн дээр бах. Сансарт үндсэн 7 гариг байгаа. Танаа дэлхийн хамгийн сул дорой 3-ын нэг. Түүнтэй адилхан хамгийн хүчрэх 3 гэж бас бий. Би тэр 3-ын нэгнээс нь нэрсэн юм. Том 3 гариг нь сул дорой 3 гаригаа хамгаалтанд авдаг. Энэ үйл явдал хэдэн мянган жилийн өмнө боллоо. Хэдэн мянган жилийн турш аюулгүй байсаар ч ирсэн. Гэвчиг 1100 жилийн өмнө. Та YouTube дээр Тулааны өртө подкастыг үзэж бас сонсож байна. YouTube-с өөр TikTok юм уу вебсайтаар үзэж байвал наадах чинь миний зөвшөөрлөггүйгээр танд үзүүлж байгаа хулгайн бичлэг юм. Гүнтэн ба хар нуурын могой. Нибула хэмээх хамгаалтанд ч байдаггүй, хамгаалдагч үгүй нэг гариг дайн зарласан юм. Гаригууд том баггүй л тэдний эсрэг тэмцээр овоо хэдэн жил боллоо. Харин танаа дэлхий юу ч мэдээгүй. 636 жилийн өмнө Нибула гаригийн нэг мангас танаа зойрог замд нэвтэрсэн. Тэр мангас жижигхэн харагддаг хэдий ч өсөж том болох юм бол танаа гаригийг тэр чигтэн сүйтгэж чадна. Би харин түүнийг зогсоох даалгавар аваад энэ ирсэн юм. Их урт удаан жилүүд байсан. Гэвч эцэст нь би ирлээ. Харин чи харж болохгүй зүйлээ харчихсан учраас чамааг байхгүй болгох шаардлага надад байна. Би хүүхэдтэй хүнд гар хүрмээргүй л байна. Тиймээс нэг бол хүүхдэд дагуулад надтай цугяв. Эсвэл хүүхдтэйгээ цугта эндэ хорвоог орхи гэж саяхан л инээмсэглэн байсан гүнтэн нилээн нухацтай царайгаар нүрээ ховирган хэлв. Инрэл охиноо хинд үлдээхв гэж бодоод аваад явъя гэсэн ч дотроо эргэлзэв. Ямар хүн гэхээр харгааргаас ирсэн гэж ярьж байгаа том цувтай хар хослолтой залууд итгээд хүүхэдтэйгээ цуг тэр жижигхэн машинд нь суухвдээ. Гэхдээ тэрэнд өөр сонголт байсангүй. Хамаатан ч үгүй, цөөн хідэн найзуудтай түүнд охиноо аваад явхаас өөр сонголт үлдсэнгүй. Хурдхан шиг гэрлүүгээ гүйж ороод охиноо унтаагаар нь хувцслаад тэврээд аваад гарав. Өөрөө ч гэсэн дулаан хувцас өмсхийг мартсангүй. Гүнтэнг дагаа жижиг машинд нь ороод суутал өмнө хэлсэн бүх үгээ буцааж авмаар санагдав. Жижиг машин гэж бодтол дотроо хідэн жөрөөтэй юм гимээр үнэхэрийн саруулах юм. Бас урд хожид үзэгдэж харагдаагүй сонин төхөөрөмжүүд энэ тэнд байх шилэн хоргон дотор хачин амьтад мөн нэг жижигхэн алхдаг, ярьдаг хүүхэлдэй шиг зүйл явж байсанд инрэл ихэд гайхав. Энэ юу вэ гэж асуухад гүнтэн сая л нэг тавширсан янзтай. Энийг гариг болгонд өөрөөр нэрлэдэг. Дэлхийн зарим улсууд робот гэж дууддаг баха. Гүй. Энэ танаа Монголын хөгжлийг үү? Өмнө нь роботтой кино үзэж байгаагүй мүү? Гэж царайнда буцаад инээмсэглэл тодруулан ёжлолтой асуухад инрэл. Ганц хоёрыг үзэж байсан. Гэхдээ би их завгүй болохоор тэмчих кино үзээд байдгүй л дээ. Охин минь л их хүүхэлтэй үздэг юм. Химэн аль хэдийн таньдаг үнтэйгээ ярьж байгаа юм шиг ярилцав. Гүнтэн хүнийг анзааран яриа өдөж түүний тухай илүү мэдхийн тулд охиныхын тухай асуув. Надад охиныхоо тухай яриач. Хэдэн настай? Хэн гэдгөө? Чамайг дуурайсан их үзэгсэлэнтэй охин юм. Баярлаа. Миний охиныг хулан гэдэг 7 настай. Дараагийн сургуульд орно. Химэн ичингүүрэн хэлв. Гүнтэн ба хар нуурын могой. Хамгийн сүүлд би дэлхий дээр ирэхэд энэ газар сүрлэг, үзэгсэлэнтэй,
хүч эрхэг байсан. Харин одоо өдний нүхнээс ч замбраагүй жигшмээр газар болон хувирсан байна. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж ба сонслоо. Бичлэг маань таалагдсан бол subscribe тавьчаа дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр танд дараагийн бичлэг ороход мэдэгдэл очих юм. Мөн Facebook дээр Тулааны үртэй гэсэн хуудас бий. Түүнийг бас дагаарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.